За энэ одоо машин маань ажиллаж байна. Энэ ингээ сэмплүүд байна. Энэ болохоор пресс-ботинг гэж аналаа. Нөгөө зүүнд туслаа шингэх хэмжээг тэнцвэржүүлж өгч байгаа. За тийм ингээд слайдууд дээр зөх байх хэрэгтэй газрыг принтерлээд одоо энэ өөрийг угааж байгаа. Зүгээ угааж байна. Энэ болохоор саникэшнийг цэвэрлж байна. Зүгээ. Би болохоор програмын саникэшн хийгээд угаагаад саникэшнийг 3 удаа авсан юм байна. Зүгээ хатаагаад тэгээд дараагийн сэмплээ авах хэрэгтэй. Машин маань. За одоо хатааж байна. За одоо дараагийнхаа сэмплийг авлаа. Пресс-ботинг 5 удаа. За тэгээд слайд дээр дараагийн сэмплийг авсан чинь тэ. За ингээ сайн процесс автагдана. За тэгээд та нарт програмын сонирхол байвал зүгээ угаагаа хатаагаад саникэшн хийж цэвэрлээд тэрний дараа слайда хийгээд за тэгээд манай микроэр болохоор 400 ордын нөхтэй энэ башид байлуулсан байгаа гэж шилж өгөөд за тэгээд энэ одоо зүгээр л нөө микроскопонд хэрэглэдэг слайдыг хэрэглэж байгаа. Тэгээ энэ болохоор бүх хэмжээг нөгөө 6 ширхэг слайдыг би хэрэглэн нэг номероос эхлээд 6 хүртэл тэгээд энэ одоо нөө пресс бот хийх слайд маань 1 ширхэг байгаа гэдгийг хэлээд өгч байгаа. За энэ нэрээ энэ хоёр цэгийн хоорондох за x тэнхлэг дээр y тэнхлэг дээр. Тэгээ би x тэнхлийн дагуу 24 ширхэг сампл тусаад y-ийн дагуу 32-ыг тусаад хэлсэн ба. Тэгээд сампл тусмаас 2 тусал явах хэрэгтэй нэг удаа. Тэгэхээр энэ слайд дээр манай ирээ орно ийм хэн жоохон л юм бол. Энэ пресс-ботинг би одоо 5 удаа тусаад. Тэгээ пресс-бот хийх самплийн хоорондын зай маань 500 микрон тий. Яг тэгэхээр пресс-ботинг хийх чинь эхлээд дөнгөж зүү чинь шингэнээс авж байгаа учраас айгүй том туслууд гарч ирэх байхгүй. Тийм болохоор зайг нь томоор авсан. Тэр том туслуудыг аль болох нөгөө жигтгэн болсны дараа яг энэ sample дээр тусах байна. За sample маань ингээ 384 нөгөө weld plate дээр хийцэн байгаа. Зөвхөн нэг plate л бид нэр print хийн. Тэгээ энэ одоо яг нөгөө sample-ийн аль нүхнээс эхэлж авах ганд ямар дараалалаар авах нь юм гэж байна. Яг хөндлөн дараалал байгаа. За тэгээд энэ нөгөө зүгээ цэвэрлэх степ нь болохоор зэрэг энэ rinse 3 секунд, sanitization 3 секунд, dry 5 секунд гээд энэ степ 3 удаа явсны дараа хамгийн сүүлд dry хийгээд дараагийн sample авдаг тохиолдол байсан байна. За тэгээд энэ болохоор яг одоо явцсан. Яг энэ тохиолгоогоор одоо 4 цаг 7 минут аль хэдийн өнгөрсөн байна. Одоо үлдсэн нь болохоор 1 цаг 48 минут үлдсэн байна. Тэгэхээр нийтдээ бол 6 цагийн ажил явагдаж байна. Тэгээ одоо цагийн 2 цагийн дараа л гэртээ ярих юм байна да.